Монголчууд бидний эрт дээр үеэс нүүдэлчдийн соёлын өргөн уудам нутагта холбоо харилцааг хурдан шуурхай хүргэх, мэдээлэх, бие зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэх, тухайн цаг үеийн хамгийн түргэн шуурхай морин өртөөний ухаалаг сүлжээг бий болгосон түүхтэй. Цаг хугацаа улиран өнгөрхийн хэрээр техник технологи хөгжиж, морин өртөөний гүйцэтгэж байсан үүргийг улам боловсронгүй болгосон харилцаа холбооны сүлжээ олон төрлөөр бий болсоор байгаагийн нэгэн чиг үүргийг өнөөдөр онцгой ач холбогдолтой гүйцэтгэж байгаа салбар бол төмөр зам билээ. За төмөр зам маань ер нь бол эдийн засгийн тээврийн салбарт бол маш өндөр ач холбогдолтой. Говьд ингэж бүтээн байгуулсан энэ төмөр зам гэдэг бол говийн хөрс байгаль орчныг автотээврийн тэр хор нөлөөнөөс ангижруулсан хамгийн хэрэгтэй юм бүтээн байгуулалт. Энэ төмөр зам тавигдсанаар энэ зүүн талын хөрсний асуудал бас аятаа болж байна. Төмөр зам нь Монгол орны хот суурин бүс нутгийг холбож, улс орны эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн хөгжилд онцгой чухал хөв нэмэр оруулж байна. Онцлон өгүүлбэл уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дотоод болон олон улсын зах зээлд хүрэхэд хамгийн чухал гүүр болж улам бүр хөгжиж байна. Манай Монголын төмөр зам төрийн эмч компани маань бол үндсэндээ бол 2016 оноос хойш тээвэрлэлт үйл ажиллагаа бол явагдаж ирсэн байж байгаа. За энэ нь бол одоо төмөртэй хандгаад тэгээд энэ байдалтай байж байгаа сүрцтэр тээвэрлэлт явсан байж байгаа. 2019 оны 4-р сард 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замын одоо анхны хөр суултын ажлыг гүйцэтгэж эхэлсэн байгаа. За энэ ажлууд маань одоо бас бид бүхний бахархал болсон буюу зөвхөн Монгол инженер техникийн ажилчид 6000 гаруй инженер техникийн ажилчдын хүч хөдөлмөрөөр бидний төмөр замаа дотооддоо өөрсдөө бүтээн байгуулсан 70 улс шорооны гүйцэтгэгчээр эвсэг төсчний жанжийн штаб дэд бүтцийн угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам хөв нийлүүлсэн нийгэмлэг орж ажиллаад за 2022 оны 3 сард бол ер нь 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замын дэд бүтцийг бол бүрэн угсарч холбосон. За ингээд анхны туршилтын галт тэргийг явуулснаар бол одоо бид нэр 3 жилийн хугацаанд 6000 гаруй инженер техникийн ажилчдын хүч хөдөлмөрөөр 416.1 км төмөр замыг бол барьж байгуулсан. 2022 оноос бол энэ зүүн баян 5-7 чиглэлийн төмөр зам дээр тээвэрлэлт үйл ажиллагаа явуулж ирсэн байж байгаа. Туршилтын тээврүүд. За 23 онд бол 1.8 сая тоннооч тээвэрлсэн. За 2024 онд бол 3 сая тоннооч. За өнгөрсөн он буюу 2025 онд бол 8.8 сая тоннооч тээвэрсэн байж байгаа. За 2026 энэ оны хувьд бол 17.9 сая тоннооч тээвэрлэх юм зорилттой ажиллаж байна. Тийм ч учраас өнөөдөр Монголын төмөр замыг зөвхөн тээврийн хэрэгсэл гэж үзэхээс илүү улс орны хөгжил, дэвшил, ирээдүйн сайн сайхныг холбосон хөгжлийн зам гэж тодорхойлох нь зүйтэй билээ. Морин өртөө Тэмэнжингийн цуунаас эхэлсэн Монголын тээврийн соёл инхүү шинэ цагийн төмөр замтай үргэлжилж улс орны хөгжил дэвшлийг орчин цагт улам өргөжлүүлсээр байна. Энэхүү төмөр замыг тавихад өмнө говьчууд газраа улаацалтайгүй бэлчээр нутгаа усныхаа бэлчээрийнхээ хоорондоор төмөр зам гарахад одоо эсэргүүцэж одоо янз бүрийн тэмцэл хөдөлгөөн хийгээгүй. Энэний хүчинд одоо Монгол улсын стратегийн ач холбогдолтой 5 толгой ордоос Гашуун Сүхбаатарын боомт руу мөн зүүн баян руу ийм хоёр төмөр зам тавигдаж хэдийнэ одоо өмнө нутагт төмөр замчид ажиллаж өмнө говьд төмөр замчид бэлтгэгдэж сургууль соёл эндээ бэлтгэгддэг болсон байна. За тухайн 5-7-оос зүүн баян чиглэлийн төмөр замын тараасан дагууд бол за 30 гаруй орд газрууд байна. Эдгээр газрууд маань төмөр замын тараасан дагууд одоо 10-аас 30 км-ийн радиуст байрлалтай. Монголын говь бол үнэхээр эрдэнэсийн их уурхай. Ер нь бол энэ уул уурхайг ашиглах цаг хугацааны л асуудал. Энэ ашиглагдана. Энэ уурхайнуудыг ашиглаад автотээврээр үйл ажиллагаагаа явуулна гэх юм бол үнэндээ сүрэл болно. Тийм учраас энэ төмөр зам бол говийн байгалыг хамгаалах хамгийн гол ийм одоо шийдэл юм а гэж ингэж харж байгаа. Төмөр зам маань бол өнгөрсөн онд бол 5-7 Гашуун Сүхбаатарын чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагаа. За мөн тэмдэж байгаа суур утас хөдөлгөөрөлтүүнийг бол ашиглаж ирсэн байж. За ингэснээр бол манай Монголын төмөр зам урд нь бол 690 ажилтнтай байсан бол
За энэ төмөр замыг одоо нэгтгэж ажилласнараа бол 1280 ажилтнад оруулсан оронтойгоор ажиллаж байна. За үүний нэг 230 одоо оронтой нь бол одоо яг энэ говийн бүсээс хүмүүсүүд орж ичсэн. Ийм тооцоолтой ажиллаж байгаа. За бид нар ингээд төмөр замаар үйлчлүүлээд ингээд одоо жишээл Улаанбаатараас хойшоогоо Сэлэнг гэдэг юм уу, Улаанбаатараас замын өдрөө ингээд олонтой явдаг. Тэр өртөөнүүд дээр бол ажиллаж байгаа хүмүүс орон нутгаас нь ингээд тэр чинь ажиллаж байгаа хүмүүсийг ингээд авахаар хотоос ч юм уу төв суурин газраас хүн авахаар 14 хоноод буцаад яваад 14 хоног буцаад ингээд байдаг. Тэгтэл яг тэн дээр одоо жишээлбэл Дорногов аймгийн Налан жаргалын суманд гэхэд одоо тэр тэндээс нь ажиллах хүчин гараад тэгээд тэр өртөөнийхөө ойролцоо одоо тэгээд худаг устай одоо бүх ингээ боломж нь ингээд амьдрах боломж нь айтайхан болоод ирэхээр хүмүүс чинь ингээд нөгөө хашаа сарвчаа бариад ингээд одоо төмөр замдаа ч ажиллаад мал аж ахуйгаа ч ингээд одоо эрхлээд ийм амьдралын хэв маягууд үүсцэн байж байгаа ингээд харагдаж байдаг. Тэгэхээр одоо ингээд говьд ингээд явж байгаа төмөр замыг дагаад тийм өртөөнүүд тэр өртөөн дээрээ ажилдаг одоо говийн хүмүүс тэгээ өртөөнийхөө ойролцоо өвлжөө хаваржаатайгаа маллаад ингээд одоо улс ажил орлогоо нэмэгдүүлээд мал аж ахуйгаа эрхлээд ингээд амьдрах юм болцоонууд үүсэх юм байна гэж миний тухайд бол ингээд харж байдаг. Энэ бодлого ч гэсэн бас тийм байгаа гэж энэ төмөр замынхан бас ярьж ирсэн. Төмөр замын тээвэр маань өөрөө болохоор ингээд А цагаас Б цаг руу явхад хооронд нь ингээд хэд хэдэн өртөө зөвлүүд байрлуулад ингэ ажиллаж байгаа. Энэ мань болохоор ачааг бол одоо богино хугацаанд тэгээд их хэмжээгээр нь ингэ зөөдөг. Зөөхтөө бол өөрийн тэр дид бүтцээрээ явдаг учраас тусгаал бэлтцсэн тавьсан зам дээгүүрээ ингэ явдаг. Тэгээд тэн дээр бол ямар нэгэн байгальтай аюунд орчинд бол ямар нэгэн тоосчлт шороо үүсгэх ийм зөвлгүүгээр явдагаараа бол байгальд л хийдэл эрг нөлөө үзүүлдэг юм тээврэж байгаа. Тухайн одоо орд газраас хил хүртэл бол хамгийн богино хугацаанд одоо нэг удаагийн тээвэрлэл дээр маш их ачааг татах боломж нь бол төмөр замд бол давуу талтай байна. Байгаль цаг агаарын нөлөөлөлд өртөх эрсдэл багтай. Нэг галт дээрг одоо манай яг одоо өнөөдрийн байдлаар бол 54 вагонтой. 54 вагон гэдэг маань бол яг автомашинаар тооцоод үзвэл 27 машин. 27 жолооч автозамын хөдөлгөөнд ороод ингээд явахыг тэнд төмөр зам дээр бол одоо 2 одоо хүн машинч туслах машинч гэдэг нь 2 хүн 27 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь ямар ах вэ тэрийг ингээд 2 хүн явуулна гэдэг ч маань бол авцамд одоо үзүүлж байгаа тэр ачааллыг бол багасгаж өгч байгаа. Одоо 1 тонн ачааг одоо татаад явах өртөг нь бол одоо нэг түнш зарцуулалт бол маш багтай. Өмнө нь бас нэг цуваг бол одоо магадгүй 25-аас 30 машин татна гэж ярьж ирсэн бол 25-аас 30 машин татхад зарцуулах төлш нь хэдүүлээ. Гэтэл тэрийг нэг галтарын цуваг болгоод татаад нэг зүтгэгүүрээр татаад явах төлш зарцуулалт нь хэрүүлээ гэдэг нь бол одоо нэг бас байгаль экологт үзүүлэх нөлөөллийг бас их бууруулах давуу талуудтай байна. Манай говийн хөрс гэдэг чинь бол энэ хангай хөрстэй адилгүй. Нэг машин дахиад өнгөрөхтөл машины зам гарчдаг. Тэгээд тэр хөрсөн дээгүүр чинь ингээд 100 тонны машинууд яваад ингээд энэ хөрсийг ингээд эвдэж байгаа нь бол үнэхээр энэ дотор урж байгаа юм шиг үнэхээр хэцүү санагддаг. Зүгээр хамрын тамхи шиг ийм түүрэм ингэж бужигнаад л тэгэл ингээд нэг зам биш маш олон салаа замууд гараад тэрний уртыг ингээд тэр одоо ингээд гаагаар нь хэмчих юм бол энэ говийн хөрс ямар их сүйтгэгдэж байгаа. Энэ бол ерөөсө бодхоос ч хэцүү ингэж санагддаг. Нүдээр очиод харахад бол үнэхээр сэтгэл урагдаж байдаг. Тэр эргээд муудцэг хөрс чинь үнэхээр зүгээр л хогийн ургамал шарилж урагтлаа. Одоо бас олон жил. Яг үндсэн одоо сайхан Монгол ургад юм уу, говийн одоо яг ургадаг хүчил шимтэй тэр одоо шимт ургамлууд урагтлаа бол одоо хагас 100 жил баталгаатай болно. Тэгээ үнэхээр 90 онд Оросуудын явж ирсэн машины цуваа өнөөдөр бүрэн эдгэж амжаагүй байж байгаа. Тэгэхээр чинь 90 оноос хойш гэдэг чинь 35 жил болсон байж байна. Тэр бүрэн өнгөрсөн жил явахад бүрэн эдгээгүй байж байгаа юм. Тэгэхээр энэ машины тээврийг говьд тэр тусмаа хүнд одоо энэ тооны машинуудын тээврийг ерөөсөө огт явуулахгүй байх хэрэгтэй гэж миний тухайд бол боддог. Хатуучлалтай зам, төмөр зам бол говийн нөхцөлд одоо энэ уул уурхай энэ юугаа ашиглах нь тодорхой юм чинь ийм л замаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж миний тухайд бол бүр хатуу боддог ийм хүний нэг байна. За малчид үднээсээ ганц амжиргаа болсон энэ бэлчээр нутг маань одоо энэ шалаанд явснаас хойш бол ер нь нэлээд алхарлагдсан. Энэ төмөр зам барьснаар ер нь шийдэгдэж
юу н багасаж байгаа штэ. Одоо хүчнээ мал дайрагдлаа, тэмээ дайрагдлаа гэж малчид чинь байнга зайлвал зам дээр зогсоод энэ шалаанцыг зогсоох талаас нь өчнөө арай нэг бослого гэх нь юу юм шаардаж бөөгөнд цугулж зогсоодог байсан штэ. Тэгээ төмөр зам тавигдсанаас арын гайгүй. Тэгээ одоо яг тэ харин энэ шорон зам мам тээвэр хийж байсныг бодвол тоос төр юм байхгүй. Аштай тонд ажиг. Манайха одоо манай хүүгийн хөргөний бууц, манай бууц хоёр хоорондоо 4 хэдэн 100 метрийн зайтай байсан. Тэгэхэд тэр хооронд 70 хэдэн зам бий болцсон байсан. Би тэр тоолж юу яаж байгаа. Шалаан зүүд дээр яваал тоос шорон замаа л та заримдаа бүр манайгадаа эднэр чи харанхуй болдог гэсэн. Орой морой өдөш мэдш бол. Тэгээд шалаанц ч өстэй хэцүү. Өстэй ер. Газар ураал, зам улам өргөн болгоол бэлчээр талхлаад. Тэгээд дээр нь тоос арбуулаад. Даар шалаан явахаа чи амар болчиход. Хөрсөн нисэг талхлуулс одоо нэг эдгэх гэжтэй хогийн ургамлаар л угийн гардаг ургамлчин гарахаан байж тийм билээ. Ерөөсөн энэ нэг хөрсөн солигдчихоор ерөн ч тэгдэг штэ одоо хогийн ургамлал айлын гэрийн гадуур их хогийн ургамал ургадаг тэр шиг л одоо тийм маягтай болцсон штэ одоо. Харин ч бас нэг хогийн ургамал гарч байгаа нэг химэл гэж бодохоор болцоод байгаа юм чи аим шиг болцсон байсан юм чи. Энэ нөгөө яагаад ингэж байвал бас энэ нүүрс тээврийн ажил тустай дэмтэй юм л гэж бодож явдсан шүү дээ. Тэрдэргүй энэ уул уурхай ашиглаж яхаас хойшод энэ харин би зөв шийдэл юм уу гэж бодож явдсан. Говийн хөрсөн одоо маш эмзэг хуурай учраас авт тээвэр хийхэд одоо авт тээвэр хийх ачаад тээвэр зөөхөд бол маш их хөрсөн гэмтэж сүйддэг. За тэгээ буцаад одоо энэ гэмтсэн хөрсөн бол нөхөн сэрэхэд хагас 100 жил бол зарцуулдаг. За энэ одоо эрсдлийг төмөр замын бүтээн байгуулалт нь бол эрс багасгах байгаамаа. 30 гаруй орд газруудад дээр мэдээж уул уурхайн салбар хөгжин. За уул уурхайн салбар хөгжигдөөгөө зэрэгцээд тухайн бүс нутагт бол одоо тээвэр логистик терминалын асуудал бас урган гарч эхэлнэ. Энэ маань дагаад одоо хил гайлын бүрдүүлэлтийг хийхээс өгсүүлээд одоо яг нөгөө тухайн орон нутагт чиглэсэн бас суурьшлийн бүсүүд бол бас даган үүсдэг. За энэ маань одоо тухайн орон нутагт руу чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх иймэрхүү одоо бас маш их олон давуу талууд бол байгаа. Төмөр зам дагуух одоо бүс нутагт эдийн засгийн маш том ач холбогдолтойгоос гадна байгаль орчны талаас бол одоо тухайн бүс нутаг нь цөл болон цөлрхэг хэрийн бүстэй хамаардаг. За тэгэхээр манайха 2019 оноос хойш буюу Монгол Улсын эрхлэгчийн санаачлсан тэр бомбын үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5 зүүн баян чиглэлд өнөөдрийн байдлаар 40 мянган говийн хөрсөн таатай мод бут цуугийг тариу уруулсан байна. За энэ болохоор одоогийн байдлаар 70-80% оролцоотой байна. Говийн бүсэд мод ургамлыг тарьж байгуулах нь төмөр замын элсний нөөцийг зогсоох, цаашлаад галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зэрэг одоо олон төрлийн ач холбогдолтой байдаг. За мөн 2025 оны 12 дугаар сарын сүүлээс шинжлэх ухааны академи биологийн үрээлэнтэй хамтран элсний нөөдлийг зогсоох, за галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол ногоон зурс байгуулах ийм томоохон ажлыг эхлүүлээ явж байна. За энэ өөрөө одоо говь цөлийн бүсэд бол цөлчлөлтийг бууруулахад одоо томоохон хувь нэмээ оруулж байгаа ажил гэж бодож байна. Төслийн одоо техник эдийн засгийн үзэсгэлэн шатанд бол буюу тэзүүгийн шатанд одоо дэлхийн байгаль хамгаалах сан буюу WWF бас бид нартай хамтарч ажилласан байдаг. Тэгэхээр 416.1 км төмөр замын дагуух хурдад за нийтдээ 596 ширхэг хэмэл байгууламж байгаа. Хэмэл байгууламж гэдэг маань одоо нөгөө ус өнгөрүүлэх, зориулалт бүхий за мөн зарим нөхцөлд одоо нөгөө автомашинтай иргэд зорчих, тээврийн хэрэгсэл зорчих нөхцөлийг хангасан байгууламж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ 595 хэмэл байгууламжаас 145 хэмэл байгууламж нь одоо хоёрыг харьцах нь 2 буюу 2 метрийн өргөнтэй 2 метрийн өндөртөөгөөс дээш 4 метрийн өргөнтэй 4 метрийн өндөртэй ийм хэмэл байгууламжууд байгаа. Тэгэхээр 145 хэмэл байгууламж нь ортой хүн магадгүй тийм ээ английн тээврийн хэрэгсэл зүүн зорчих түүгээр мал гарах нөхцөлийг бол бүрдүүлсэн. Манай эндэн бол олдож ойртож байгаа юм алга энэ өмнө огсраагаар 2-3 км-ийн зайтай 2-3 гарц байна. Бүдүүн нэрийн ч байна, зарим газраар пүүтүг агтахгүй, зарим нь гайгүй багтдаг энэ төр 4 харьцаатай
гарan байгаад. Энэ одоо миний бол төмөр зам бол яг манай зинхэнэ бэлчээр л байгаа юм л да. Тэгээ одоо мал цаана энэ төр гарцсан л байд. Нөхөн гарцаараа. Тэгчихээ буцаад ороод ирээс усандаа өрөөл гэж байгаа. За малчид биднээс бол яг малаа хоош урагсан бол яг тэр нөхөн гарцаар бол гаргаж болж байгаа. Тэгэхээр зэрлэг амьтад маань тэр нөхөн гарцааг олж гарах. Нутаг орон сэлгэх тийм асуудал нь жоохон хүндхэн байх баг. За экосистем гэдэг нь өөрөө одоо тодорхой бүс нутагт амьдарч байгаа амьтан ургамал болон тэдгээрийн орчин болох хөрс ус агаарын одоо харилцан амралтаагаар оршиж байгаа цогц тогтолцоо хэлдэг. Тэгэхээр шугам дэд бүтцийн бүтээн байгуулалт болох авт болон төмөр замын үйл ажиллагаа нь өөрөө байгалийн унаанд хүрэхийг хадгалж за тухайн одоо бүс нутагт амьдарч байгаа амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүйгээр экосистемийн доктортой байдлыг хангаж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. За тэгэхээр манай компани үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрийн хувьд бол Өмнөговь аймгийн Цогццээ, Манлай, Дорноговь аймгийн Сайншан, Сайхандулаан, Мандах, Улаанбаатарх гэсэн нутаг дэвсгэрийг бол дайрч өнгөрдөг. Тухайн бүс нутагт одоо цагаан зэр, хар сүүлзэр, хулан адуу зэрэг амьтдын амьдрах орчин болж өгдөг. Нутгийн хүмүүс бол бас ярьдаг шүү дээ тийм ээ одоо нөгөө цэрлэг хан амтан нүүдлэхдээ тэнгэрийн хаяг харж нүүдэлдэг гэж бол бас нэг ярьдаг. Тэгэхээр яг энэ бололцоог бол хангах зорилгоор бид нараас 27 байршилд тийм ээ 50-аас 220 метрийн урттай гүүрүүдийг бол төлөвлөж өгсөн. Тэгэхээр эдгээр байршлуудаар бол бас зэрлэг хангамтан нүүдлэх боломж нь бол бүрддэг. За мөн одоо бид нар чинь уламжлалт мал аж ахуйтай нүүдлийн соёл иргэншилттэй ард түмэн тэгэхээр бас 12 цэгт мал амьтны нэг төвшний гарцыг бол бас хийж өгсөн байдаг. Энэ маань яг төмөр замтайгаа за нэгийг харьцах нь 5-ын хэвгээтэйгээр одоо алгуурлаж нэг төвшөнд бол одоо мал амьтан саадгууд авах нөхцөлийг бүрдүүлсэн гарцал байгаад байгаа юм. Ингээдлэр хиймэл байгууламж болон за гүүрэн байгууламж за мөн мал амьтны нэг төвшний гарцыг оролцуулах юм бол ер нь 416 км төмөр замын дагууд маань 186 байршилт бол одоо дээрх гарам гарцууд бол ер нь нээлттэй байна гэсэн үг. Тэгэхээр манай говьд тавигдсан одоо ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа энэ төмөр зам бол хулангийн сүрэг жишээлбэл зуныхаа улирал жоохон сэрүүн газар руу одоо төмөр замын хой тал руу гардаг. За өвөлдөө доошоогоо буугаад одоо тэр говь руугаа өвөлждөг. Ийм хөдөлгөөнд бол бас саад болохгүй байх үүднээс ингээд одоо тэр гарцуудыг их хийж баг хашаалж ингэж одоо амьтдын шилжих хөдөлгөөний энэ зүйл дээр бол бас нэлээх бодлогоо чиглүүлж ингэж тавьсан гэж ингэж яригддсан юм билээ. Тэгээд ер нь олон улсын энэ шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ бол Монголын төмөр зам бол эко төмөр замын шаардлагыг хангаж байлаа гэсэн ийм дүгнэлтүүд ч бас байдаг гэж одоо мэргэжлүүд хэлжсэн. За 2019 оноос хойш буюу одоо төмөр замын бүтээн байгуулалт нь эхэлсэн цагаас хойш байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн одоо 7 дугаар зүйлийн 7-гийн 3 заасны дагуу 5 жил тутамд нэг удаа байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгэж за жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргаж одоо тухайн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. За мөн одоо 2025 оны 12 сараас эхлэн мөн дахин байгаль орчны нөлөөллийн ярьсан үнэлгээний тодтоглоо одоо эрх бүхий байгууллагаттай гэрээ хийгээд ингээм хамтран ажиллаа явж байна. Одоо дэлхийн байгаль хамгаалах сан Монголын төмөр замын тээврийн үйл ажиллагаа эхэлсэн цаг мөчөөс эхлэн мөн бас одоо хиймэл байгууламжууд дээр одоо хөдөлгөөн мэдэрдэг камер суйрлуулсан. За говийн бүс нутаг маань одоо экосистемийн хувьд нүүдэлдэг зэрлэг ан амтан ихтэй яг энэ бүс нутгийг бол одоо заагалж төмөр зам бол бас одоо баригдахдаа яг дээрх тооцоолыг бас мөн давхар тооцсон байдаг. Ингээд яг нөгөө нүүдэлдэг маршрут одоо цэгийнхэн дагуу хиймэл байгууламжуудыг төлөвлөсөн. Энэ хиймэл байгууламж нь одоо яг үнэхээр үр дүнтэй байна уу гэдгийг нь бас нэг жилийн хугацаанд хөдөлгөөн мэдэрдэг камераар бол тандалт явуулсан байдаг. За тухайн камераар л яг одоо хар цэвэлт хулан зэрлэг ан амтад цагаан зээрүүд бол яг нүүдлээд саадгүй нэвтэрч байгааг бол бас гүрэн баталгаажуулж одоо тодорхойлсон байна. За мөн одоо бид 2022 оноос хойш дэлхийн байгаль хамгаалах сан байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгтэй хамтран одоо маш олон судалгаа мониторинг ажлуудыг хийж байна. За хоёрдугаар гэх юм бол хүн болон одоо мал амьтныг төмөр замын аюултай бүсэд нэвтрэхээс сэргийлж төмөр замын хоёр талаар бол малын хоёр хашааг барьж байгуулсан. Төмөр замын дараасынхаа дагуу бид
832 км хориг хашаа байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс 2026 оны 1-р улирлын байдлаар бид бүхэн 457.6 км хашааг байгуулсан буюу 55% гүйцэтгэлтэй хэрэгжээд явж байна. 2023 онд 97.6 км хориг хашаа, 2024 онд 100 км хориг хашаа, 2026 онд 260 км хориг хашааг тус байгуулсан. За тэгэхээр энэ эко төмөр замын энэ асуудал нэг талдаа ийм сайхан зэрлэг амьтдынхаа тухайд энэ шаардлагыг хангаж байгаа ч гэсэн бас хүндрэл бэрхшээлүүд бол байгаа. Төмөр зам дээр мал дайрагдах явдал нэг бус удаа бас гарсан байдаг. Тэгэхээр нүүдэлчдийн соёл иргэншилтэй бэлчээрийн мал аж ахуйтай энэ Монгол орны хувьд бол бас яг энэ төмөр зам ингээд одоо тухайн бүс нутагт тавигдсан тохиолдолд энэ төмөр замын аюултай бүс нутагт малаан төмөр замаас жаахан зайдуу байлгах, тэгээд төмөр замын хөдөлгөөнд одоо саад учруулахгүй байх, малчин хүн өөрөө малаараа эрсдэл хүлээхгүй байх, энэ олон талынхаа харилцаануудыг бол бас анхаарч ажиллах, амьдрах ийм хэрэгцээ шаардлага бас үүсэж байгаа. Тэгээд энэ дээр бол энэ төмөр замын зүгээс бол хашаажуулах ажлыг хэрчимтэй явуулж байгаа юм байна. Тэгээ энэ хашаажуулах, тэр хашаагаа дагуулад ингээ ногоон бүс зурвсыг байгуулах энэ ажлыг маш хэрчимтэй хийчвэл малчтын тухайд амархан болох боловч зэрлэгэн амьтад тэр хар сүлтийн цагаан зээрийн энэ одоо хулан говийн энэ одоо үнэхээр үзэмж чимэг болсон энэ сайхан амьтдын энэ одоо шилжиж хөдөлгөөн, за үржилэл селекцийн ажил энэ юмд нь бол бас тодорхой сөрөг нөлөө учруулах магадлал байж магадгүй гэж миний одоо иргэн хүний хувьд би бол бодож байна. Ягаад тэгэхээр энэ төмөр замыг анх одоо ингээд Улаанбаатараас ингээд замын өдрөө явсан төмөр замыг ингээд тавьсны дараагаар бол их олон зүйл яригддаг байсан шүү дээ. Тэгээ энийг маш сайн хашаажуулсан. Тэгтэл богдуулын буг хинтийн нурууны бугтай ингээд одоо нааш чашаа ингээд гүгээд ингээд одоо үржил селекцийн ажил нь ингэж явагддаг байсан. Тэр юу нь ингээд одоо хаагдснаас болоод богдуулын буг бол цус ойртолтын ийм зүйлүүд ажиглагдаж байна гэж бас одоо амтан судлаачдын тухайд ингээд ярьж исэн зүйлүүдийг манай үзэгчид бас санаж байгаах. Тэгэхээр миний тухайд бодоход бол энэ төмөр замыг аль болохоор нөхөн гарцуудыг нь одоо тэр юунуудыг нь ил одоо гарцуудыг нь одоо би яг мэрэгжлийн хэлгийг мэдэхгүй л да. Тэгэхээр нөгөө нэг ингээд шууд ингээд ил ингээд төмөр зам дээгүүрээ гардаг гарцуудыг нь тэр нэлээ олон байлгаад тэгээд бас энэ хашаалах ажлыг магадгүй баг хийх юм бол энэ одоо бас байгаль орчиндөө илүү ээлтэй байдаг ч юм болоо гэсэн ийм зүйл бодогддог. Улан зээрийн сөрөг хуйлран хурдалж таван хөшөө молон тааваараа бэлдсэн нүүдэлчдийн ихээр талаар Монгол төмөн төмөр замын бүтээн байгуулалтаа өөрсдөө бүтээж бий болгосон төмөр замаараа хөгжил дэвшил бүтээн байгуулалт их үйл хэргийг олон талаараа залгуулан ирээдүйн сайн сайхны төлөө өдөр шөнийг ялгалгүй амсхийг чөлөөгүй ажиллаж байна.